За баярлалаа үзэгчдээ дөнгөсөө үзүүлсэн сурвалжлагын дагуу бид студид зочио ирсэн байна. Манай студид өнөөдөр Монгол Улсын боловсролын их сургуулийн гадаад харилцааны албаны дарга доктор Үрийн Туяа иргэсэн байна. Өглөөний мэнд хүргэе, сайхан амарсан уу? Сайхан амарлаа, сайхан амарсан уу? За баярлалаа. Дөнгөс сая хамтдаа Аранхай аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль дээр хэрэгжиж байгаа төслийн үйл ажиллагааны тухай товч сурвалжлагыг үзлээ. Ер нь Аранхай аймагт хичнээн төслөөр хэрэгжиж байгаа бай. Аль хаана ямар төслүүд хэрэгжиж байна? Аранхай аймгийн хүрээнд бол нийт 4 сургууль дээр бичил төсөл хэрэгжиж байна. Энэ төслийн хүрээнд тэгэхээр сургуулиуд маань бас яг доктортой хөгжлийн төлөх өөрсдийн тэр онцлог орон нутгийн болоод сургуулийн онцлог хэрэгцээндээ тулгуурлан төслүүдийг бичиж ирүүлсэн байгаа. Тэгэхээр энэ төслүүд маань бас зарим нь бол яг сургалтын тал руугаа чиглэлсэн, зарим нь бол зөвхөн хүний өдөр тутмын энгийн амьдралын доктортой хөгжил гэж юу юм бэ гэдгийг бусдад олон нийтэд ингэж уриалгах тийм зорилготой. Зарим нь бол нэг сургууль нь бол яг Монголын одоо уламжлалт технологи тэр тодорхой аймгийн брэнд болох тэр бор сарлагын хөврийг ашигласан тийм онцлог төслүүд байгаа. Тэгээ төсөл болгоны одоо хэрэгжилтийн явц за үр дүн бас ялгаатай байдлаар тодорхойлогдсон байгаа. Аранхай аймгийн 3 дугаар сургууль дээр Батцэнгэл сум дээр, Тариад сум дээр хэрэгжиж байгаа. Тухайлбал 3 дугаар сургууль дээр ямар төсөл хэрэгжиж байна? За 3 дугаар сургуулийн хувьд бол хэрэгжиж байгаа төсөл гэхээр яг гадаад орчноо тохижуулах. За тэгээд гадаад орчноо яг доктортой байдал чиглэснээр хэрхэн тохижуулах вэ гэхээр бол энэ тохижуулснараа бусад хүмүүст уриална. Жишээлбэл орон нутгийн иргэдэд яг энэ доктортой хөгжил гэдэг чинь юу юм бэ? Бид нар өдөр тутмын амьдралдаа доктортой хөгжлийг одоо хэрхэн авч явах хэрэгтэй юм бэ? Би яг тухайн хувь хүнийхээ хувьд доктортой хөгжиж гин гэдэг нь юу хэлэх юм бэ гэдгийг бас үлгэрлэх ийм зорилготой байгаа. Тэгээд сурагчдад бас яг интеграц хичээлээр дамжуулаад доктортой хөгжлийн боловсролыг яаж олгох вэ гэдгийг бүр 4-өөс 10 дугаар ангийн сурагчдад зориулсан хичээлүүдтэй байгаа. Төсөл хэрэгжихээс өмнөх үйл явц, төсөл хэрэгжижээд явж байгаа үйл явцын хооронд ямар нэгэн ялгаа зөрөө хэрэг гарч байна вэ? За яг нөгөө сургууль болгоны хувьд ялгаатай байгаад байгаа. Гэхдээ хамгийн том одоо ялгаа зөрүү юу вэ гэхээр тухайн төслийг хэрэгжүүлэгч одоо багш, сургуулийн хамт олон за тэгээд суралцагчид за бүр удирдлагууд тус тэдний одоо доктортой хөгжлийн төлөө бид нар одоо манлайлагч байна, түүчээлагч байна. Тэхийн тулд бид нар өөрсдний одоо хичээл сургалтын үйл ажиллагаанд ийм зүйл оруулсан байна. Ингэх ёстой юм байна. Ямар ч үсэн өөрчлөлт хийх ёстой юм байна гэсэн тийм нөгөө оюун ухааны майндын хувьд тийм өөрчлөлтүүд бол ажиглагдсан. Тэгэхээр одоо үзэгчдээг 3 дугаар сургууль дээр үйл явц ямар байгаа тухай дүрсийг бол харж байна л да. Тэгэхээр ер нь ингээд доктортой хөгжлийн боловсрол 2 төслөөр дамжуулаад тухайн сургуульд суралцж байгаа сурагчид, багш нар олон нийтийн одоо дэмжлэгтээр тулгуурлаад ингээд төслөө хэрэгжүүлээд ингээд яваад ирэхэд хүүхдүүд ер нь ямар эерэг хандлагууд бий болсон анзаарэгдэж байна. Тэгэхээр яг энэ 3 дугаар сургуулийн хувьд бол ингээд орчноосоо эхлээл гадна талаасаа ямар гоё сургууль вэ гэдээ шинэ баригдсан барилгатай гэж хэлэх үү. За тэгээд хог ялгаа ангилах сав, за тэгээд нөгөө юуны ногоон ургамлууд байршуулсан. За тэгээд сургуулаар ингээд ороод ирэхээр агаар тэгээд тэр орчны зохион байгуулалт энэ чинь хүртэл өөрөө яг тэр минимал стилний те энэ нь өөрөө доктортой хөгжилтэй яаж холбогдох юм ингээд хүүхэд болгон хогоо өөрснөө ингээд ангилаад сурцсан. За тэгээд сургуулийн орчинд бол одоо сургууль хүүхдүүд л учраас янз бүрийн ингээд энэ тэнд хог хаягдл харагддаг тийм зүйл бол ерөөсөө ажиглагдахгүй байсан. За тэгээд сургуулийн орчны тэр нөгөө нэг доктортой хөгжил чиглэсэн тэр тогтчуултыг хүүхдүүд өөрсдийн гараад бас хийсэн санаачлагууд нэлээд олон харагдчихсан. За дараагийн одоо бэлдсэн дүрс бол Аранхай аймгийн Батцэнгэл сум дээр хэрэгжиж байгаа төсөлтэй холбогдсон юм дүрс байна. Батцэнгэл сум дээр хэрэгжиж байгаа төслийг та танилцуулахгүй юу? Батцэнгэл сумын хувьд бол яг одоо доктортой хөгжлийн боловсрол 2 гэх төсөл маань өөрөө хүмүүс ингээд сонсохоор боловсрол руу чиглэсэн гэж харагддаг. Гэхдээ энэ нь юу вэ гэхээр нөгөө ЮНЕСКОгийн 2012 онд ерөнхий захирал байсан Ирина Вакова гэх хүн хэлсэн байдаг. Юу вэ гэхээр яг доктортой хөгжилд хүрэхийн тулд энэ эдийн засгийн тохируулга болон улс төрийн бодлого хангалттай биш ээ. Хүн өөрөө зүгээр бодож байгаа, үйлдэж байгаа, сэтгэж байгаадаа өөрчлөлт хийх хэрэгтэй гэд. Тэгэхээр энэ төслийн хувьд бол яг сургуулийнхаа халуун усны
сургуультай тийм халуун усны яг эрүүл аюулгүй орчин бүрдүүлсэн тийм халуун усны төвийг байгуулах байсан. Тэгвэл төслөөс өгөгдсөн санхүүжилт бол энд бол хангалттай биш. Гэхдээ энэ сургуулийн удирдлагууд болон орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр их сайхан халуун усны тийм өрөө байгуулагдсан байсан. Тэгээд энэ нь өөрөө хүмүүс бас гайхчихж магадгүй энэ нь өөрөө доктортой хөгжилтэй ямар холбоотой юм бэ гэхээр тэгэхээр энэ сумын иргэд сумын сургуулийн хүүхдүүд яг ийм эрүүл аюулгүй орчинд эрүүл орчинтой ийм халуун усны өрөөч байхгүй байсан гэхээр энэ бол зүгээр иргэн хүний наад захын доктортой хөгжлийн хэрэгцээ бол хангагдаагүй байсан гэж үзэж байгаа. Тэгэхээр эвгүүгээрээ дамжуулаад бид нар хэрхэн доктортой хөгжлийг тэр орон нутгийн иргэдэд хүргэх боломж байна вэ гэдэг дээр эднийх нэлээд ажилласан байгаа. За жишээлбэл тэр гендерийн ялгаатай байдлыг яг энэ дээр бид нар яаж тооцох ёстой юм? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг яаж тооцох ёстой юм? Тусгай хэрэгцээг нь яаж тооцох ёстой юм? За тэгээд эмэгтэй эрэгтэй хүмүүсийн зөрөө тэгэнгүүтээ усыг хэрхэн бид нар хэмнэх ёстой юм? Яг энэ халуун усанд орж явахдаа орон нутгаа усаа яаж хэмнэх ёстой? Энэ бохир байгууламж гэх мэтчлэнгийн энэ одоо халуун усны ганцхан өрөө байгуулаад зогсохгүйгээр энийг тойрсон доктортой хөгжлийн боловсрал олон нийтэд хандаж юу хийх вэ гэдэг тал дээр бол сургууль нэлээд санаачлахтай ажиллаж байгаа харагдсан. Тэгэхээр ерөөсөө халуун ус маань тухайн орон нутгийн бүх иргэдэд бол нээлттэй үйлчлэх боломжтой. Мөн түнчлэн бол сум орон нутгийн одоо багаас ирж байгаа ерөнхий боловсролын сургууль суралцж байгаа дотор байранд амьдарч байгаа хүүхдүүд ч бас тэнд бол ариун цэврээсгээд наад захын хэрэгцээгээ бол хангаад тавтахтай бас орчинд амьдрах, ажиллах, суралцах боломж бол бүрдэж ийн гэж ойлгож болох уу тийм. Тэгээд энэ сургуулийн удирдлагын зүгээс бас нэг зүйл хэлсэн маш их таалагдсан. Тэр нь юу вэ гэхээр одоо энэ халуун усныг одоо үйл ажиллагааг хэвээ явуулахад залуучууд санаачлагаараа сайн дурын ажлууд аягүй хийж байна. Тэгэхээр энийг нь бас ингээд үргэлжлүүлээд яг энэ хүмүүс залуучууд бас нийгэмдээ үйлчлэх тэр сэтгэхүйг бий болгоход бас чиглэж байгаа гэж онцолж тэмдэглэж исэн сайнаа захирлын хувьд бол. За хамгийн одоо сүүлд та бүхэндээ танилцуулах гэж байгаа төсөл бол Арангай аймгийн Тариац сум дээр хэрэгжиж байгаа ийм төсөл байгаа. Тэгэхээр Тариац сум аймгийнхаа төвөөс бас алслагдмал ийм сум шүү дээ тий. Тэгэхээр энэ сум дээр ямар төсөл хэрэгжиж байна? Төсөл хэрэгжээд ямар сайн үр дүнгууд бий болсон бэ? Тэгэхээр Тариац сумын хувьд бол бас харьцангуй өмнөх сургуулиудыг бодвол өмнө төсөл авч хэрэгжүүлж исэн доктортой хөгжлийн төлөх одоо байгууллага бүхлээрээ ажиллана гэдэг нь ямар арга хандлагыг хилдгийг гэдгийг бас сургуулийн ажилчид ойлгосон. Багш нар бас нэлээд их сургалтандаа хэрэгэлдэг ийм туршлагатай сургууль байсан. За тэгээд эдний хувьд бол яг нөгөө миний өмнө нь дурдсанчлан орон нутгийн онцлог брэнд болох бор сарлагын хөөврийг боловсруулах за ээж охтын клубээрээ дамжуулаад орон нутгийн иргэдэд энэ бор сарлагын хөөврийг хэрхэн гаргаж бор сарлагын хөөврийг чанартай болоод их хэмжээгээр гаргаж авахын тулд тэр бэлчээрээ яаж сэлгэн суух вэ гэдэг тал дээр хүртэл нөлөөлөх ийгүү том алсын хараатай юм төсөл байсан. За тэгээд энэ би бас очихоосоо өмнө судлаад үзэхэд яг бор сарлагын хөөвр гэдэг маань өөрөө бас дэлхийд алдарсан олон улсын тийм нөгөө өгүүл хүртэл гарсан байлээ энэ бор сарлагын хөөврөөр. Тэгэхээр сарлагын хөөврийг бүтцэн өөрөө тийм нөгөө юм уршигирсан загвартай энэ нь өөрөө ус чигийг яаж дамжуулдаг вэ тийм. Тэгэхээр энэтэйгээ холбоотойгоор энэ нь ямааны ноолуураасаа ямар давуу талтай ингэх мэтчлэн тийм олон улсын судалгаа байсан. Тэгээд эднийх дээр яг ээж охтын клуб тэднийхэн бол бор сарлагын хөөврийг нэлээд боловсруулсан туршлагатай сум байсан. Тэгээд сургууль дээр бол ээж охтын клуб байгуулад ээж охтууд нийлээд тэр бор сарлагын хөөврийг малчтаас хүлээж аваад түүнийгээ боловсруулад бор сарлагын хөөврөөр ийм нооссон бүтээгдэхүүнүүд гаргаж тэрийг нутгийн брэнд болгох гэсэн нэлээд том алсын хараатай төсөл байсан. Тэгээ яг энэ бас цар тахал нэлээд олон хүчин зүйл нөлөөлсөн. Тэгэхээр нөгөө бор сарлагын хөөв рүү eerх машинаас эхлээд боловсруулах энэ чиглэл дээр бас худалдаа авалт дээр тодорхой бэрхшээлүүд гарсан байсан. Тэгэхээр яг төслийн зүгээс энэ мониторинг зөвлөн туслах үйл ажиллагааны хүрээнд бол нутгийн удирдлагуудтай уулзсан, аймгийн удирдлагуудтай уулзсан, техникийн орон нутгийн зөвлөн зохицуулах багийнхан бас чиглэл өгсөн байгаа. Тэгэхээр энэ төсөл бол ерөнхийдөө нэлээд том цар хүрээтэй байна. Сургууль бол дангаараа хариуцах хэсэг нь яг тэр тухайн ээж охтын клуб гэдэг маань технологийн хичээлтэйгээ холбогдно. Бас
цаашлаад бор сарлгийн хөврийн бүтэц онцлог шин чанар гэхээр хим физикийн хичээлүүдтэйгээ холбогдно. Тэгэхээр ингээд сургууль бол ерөнхийдөө энэ хичээл сургалтын үйл ажиллагаанд интеграцчлах одоо ээж охтын клубын үйл ажиллагаагаа хариуцаад явахд болж байна. Харин яг тэр нутгийн брэнд болох үйлдвэрлэл тал дээр нь бол орон нутгийн зүгээс нэлээд дэмжлэг хэрэгтэй бид нар бас онцолж зөвлөсөн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол доктортой хөгжлийн боловсрол хоёр төслөөр дамжуулаад хэрэгжиж байгаа жижиг төсөл зүгээр ямар нэгэн байдлаар үйлдвэрийн хэмжээнд юм уу мөнгө олох, ашиг олохтой бизнесийн зүйл биш. Тэр төсөл хэрэгжснээр ер нь бол энэ амьдралын зөв дадал хэвшил доктортой хөгжил гэж яг юу юм бид нар одоо байгаа зүйлээ хэрхэн яаж хэрэгжүүлж болох юм гэдэг арга хандлагыг л одоо бий болгоход гол чиглэгдэж байна да жижиг төслүүд маань. Тийм, тэгж чиглэгдэж байгаа. За баярлалаа бидний ярилцах цаг өндөрлөж байна. Өнөөдрийн ажил амжилт хүсье. За баярлалаа.